За сайн байцгаана уу. Өнөөдөр би хэрхэн зөв зуршлуудыг амьдралдаа нэвтрэн оруулж буруу зуршлуудаас салах вэ гэдэг талаар ярих гэж утсан. Бид нэр зорилгодоо хүрэхэд бол нэгдүгээр зөв системтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт тэр системд таарсан зуршлуудыг бий болгосноор бид нэр өөрсдөө хүсэж байгаа зорж байгаа юмд хүрч чадна гэсэн үг. За тэгвэл зуршил гэдэг нь өөрөө юу вэ? Зуршил гэдэг бол бид нэр өдөр тутмынхаа амьдралд ингээд байнгын хийсээр байгаад бидний тарих одоо тэр хийж байгаа юмыг бүр ингээ автоматжуулаад тэгээ бид нар тэрийг бүр бодох шаардлагагүй одоо хийж байгаа юмыг зуршил гэж хэлээд байгаа. За тэгэнгүүт одоо би жишээ өгөх юм бол бид нар өглөө босоод шүтээ угаадаг тий. Эсвэл өглөө босгоодоо хуцаа өмсөд цайгаа уудаг ч юм уу. Өглөө босгоодоо шууд нөгөө бид нар ажилдаа явдаг, сургуультаа явдаг. Энэ бүгдийг бид нар ингээ зүйлдээ бүр бодохгүй хийсээр байгаад тэгээд тэр чинь яг өглөө босоод яг ийм хий гэдэг тийм бүр юм автоматжуулсан юм одоо ийм системтэй болчихж байгаа гэсэн. Тэнгүүд ягаад иймтэй болдгоо гэнгүүт бидний тарих болохоор ерөнхийдөө нэг бодлон залах уу гэж хэлж болно. Одоо бидний тарих болохоор энергийг айгуу одоо энерги үрэх дургу байдаг. Тэнгүүд бид нар ингээ байнгын давтамжтай хийдэг юм ингээ автоматжуулцдаг гэсэн. Тэнгүүд дараа нь тэр юмыг автоматжуулаад ингээд бодох шаардлага болчихгоо бид нар тэр тал дээр нэг энерги зарцуулах шаардлагагүй. Энерги бид нар бага зарцуулж байна гэдэг чинь дараа нь өөр юмд бас илүү их одоо энергитэй байна гэсэн үг. За тэгвэл хэрхэн бид нар зөв зуршлыг ингээд өөрсдийнхөө амьдралд одоо яг тиймгүй зуршлуудыг нэвтрэн суулгуулж болох вэ гэнгүүт нэгдүгээр бид нар бас яаж зуршлуудыг мартаж яаж бас нөгөө муу зуршлуудаас салах уу гэдэг талаар одоо мэдэх хэрэгтэй. За тэгвэл би яаж Facebook болон Instagram бидний одоо маш түгээмэл ашигладаг энэ утасны аппликейшнууд тэгээ хэрхэн биднэрт ингэ донтолт үүсгэж одоо ийм муу зуршлуудыг биднэрт бий болгодог талаар ярих гэж утсан. За одоо энэ ингээд самрыг харж байвал одоо Facebook жишээлбэл ингэж ажилладаг гэсэн. Одоо Facebook болохоор бид нар одоо тэр Facebook-ыг одоо Facebook ч юм Instagram-ыг ашиглах тусам тэдний одоо аппликейшнийг илүү их ашиглах тусам тэр компаниуд өөрсдөд нь илүү ашигтай шүү дээ. Тэнгүүд тэд нар чинь бидрийг ямар нэгэн одоо бидний бүр ингээд сэтгэлгээ болон одоо бие махбод бүх юмыг сайн судалж гаад яаж энэ өөрсдийнхөө авцсны аппликейшнийг бүр тийм одоо хэрэглэхэд амархан ингээд бүр байнгын тийм одоо муу зуршил суудлан тийм одоо бидрээс бүр судлаад одоо тийм янз бүрийн тактикуудыг ашиглаад одоо өөрсдөө тэр системийг явуулдаг гэсэн. За тэнгүүд хамгийн энгийнээр тайлбарлахад одоо Facebook яаж ажиллаад байна тий. Тэнгүүд нэгдүгээрт ингээд хамгийн түрүү бид дохио ирдэг тий. Дүн гэж дохио ирээл. Энэ ингээд дохио ирээд тэнгүүдээ тэр 9 дохио нь ямар өнгөтэй байдаг вэ? Улаан өнгөтэй байдаг. Тэнгүүд улаан өнгө болохоор одоо хамгийн одоо анзаарахад амархан өнгө гэж үздэг. Тэгээд улаан өнгө болохоор дээрээс одоо гал эсвэл одоо цустай холбоотой тий. Тэгээд бид нар багасаа бас ингээд улаан өнгө чинь нөгөө нэг түрүүн тусламжийн улаан ингээд замын хөдөлгөөний улаан гэрэл тэгээд эн чинь бид нар анхааруулах тийм одоо өнгө болдог учраас ингээ хүмүүс тэнд аягүй их анхаарал хандуулдаг гэсэн үг. За тэгмүүд тэр чинь юу вэ гэнгүүт эн чинь болохоор дохио болчихж байгаа гэж хараа. Ийм ингээд юм бидэд ингээ сануулж байгаа гэсэн. Дүн гэд одоо бид нар notification нэрлээ утсаа нэрлээ тэрийг харлаа тий. За тэгээ хоёрдугаар дараа нь бид нар тэр notification нэрмэд хамгийн түрүүнд юу гэдэг вэ? Бид нар шууд утсаа командаас аваад за энэ юу ирсэн бэ гэж сонирхож хараад тэгээ утсаа мэдээж шалгадаг тий. Утсаа шалгадаг. Тэр нь болохоор одоо эндээс энэ утасны одоо дохио ирээд бидний утсаа шалгах энэ хоорондох энэ юм болохоор ингээд айгүй юм богинохон богоод ингээд шууд юм ирлээ юм ирсэн мэ очиж шалгаарай гэж алчиж шалгаад утсаа авлаа тэрийг харлаа. Тэнгүүд төр чинь айгүй хийхэд амархан үйлдэл гэсэн. Бид нар зүгээр уцаа нээгээл ингээд хартж байгаа шүү дээ. За тэгэнгүүтээ тэрийг бид нар хийснийхаа дараа юу болдгоо гэнгүүт бид нар чинь яагаад тэрийг харах гэдэг гэнгүүт бид нар нөгөө хүмүүс мессеж ирдэг ч юм уу эсвэл бидний одоо постлсон зураг юм уу видеонд хүмүүс лайк дарсан байдаг ч юм уу эсвэл ерөнхийдөө тийм хүмүүстийг бид нар шалгах гэж одоо ерөнхийдөө уцаа харж байгаа шүү дээ. Эсвэл заримдаа бид нар зүгээр нөгөө юм ингэж үзэх гээд ингээд уцаа шалгадаг ч юм уу тий. Тэгмээд тэр болгоныг бид нар хийх болгонд тэндээс чинь бид нар жижигхэн хэмжээний допамин гэж одоо тархины одоо юм ингээд одоо хийхэд юм бид ямар нэг юм бид нар хийсэн дараа өгдөг тийм допамин гэдэг тийм одоо бодис ялгардаг. Тэнгүүд энэ утсыг ингэж бид нар хараад
ингээд энэ мессеж ирэх ч юм уу ийм хүн юмуд ирэнгүүт бидний бас дахин допамин нэгтгэе гэсэн үг. За тэгвэл энэ том компаниуд бүр ингээд амар юм заван заяа. Одоо энэ ирж байгаа юмнууд нь заримдаа одоо зарим мессежүүд нь айгүй бид нар чухал мессеж байгаа. Зарим мессежүүд нь нэг тийм чухал биш мессежүүд байгаа. Зарим нь ингээд тэгвэл ийм ямар ч хэрэгтэй хэрэггүй заримдаа notification ирсэн байдаг шүү дээ тий. Ямар ч бид нар шаардлагагүй. Тэнгүүд тэр болгонд чинь бид нар заримдаа одоо их допамин аваад заримдаа айгүй бага допамин аваад байдаг. Тэнгүүд энийг болохоор энэ variable rewarding буюу ингээд янз янзын ингээд одоо шагналын системтэй болчих жоохгүй. Тэгвэл янз янзын одоо юм нэг болгондоо бид нар янз янзын өөр тийм шагналын систем аваад ангууд энэ болохоор мөрийтэй тоглож байгаас юм ялгаагүй болцдог учраас энэ донтой байдаг гэсэн үг. За тэгэнгүүтээ за бид нар ингээд тэр дохио нэрлээ. Тэгээд энийг хийхэд айгүй үйлдэл нь айгүй амархан. Тэгээд үйлдэлээ хийгээд бид нар допамин авлаа. За тэгэнгүүт бидний танк ингээд айгүй гой мэдэрччихэ тий. Тэнгүүд дараа нь энийгээ бид нар 1 давтлаа, 2 давтлаа, 3 давтлаа гэд айгүй олон ингээд давтагдаад тахлаар энэ давтамж чинь ингэж ихсээд ангууд тэр чинь neural pathway гэд одоо бидний одоо neural connection буюу тархины одоо холбоос гэдэг юмыг одоо улам хүчтэй болгож идэг гэсэн. Тэгвэл бид нар юмыг олон удаа бодох тусам эсвэл юмыг олон удаа давтах тусмаа бидний тэр тархинд холбоос гэдэг юм илүү хүчтэй болгож идэг гэсэн. За тэгэнгүүт одоо энэ чинь бид нар өдөрт заримдаа утсаа ингээд бүр өөрийн мэдэхгүй ингээд барьж аваад ингээд нээгээл ингээд хардаг тий. Тэр чинь энэ нэг тэр холбоос нь амар хүчтэй болох учраас сүүлдээ бид нар бодох шаардлагагүй тийм их нэг хийгээд байгаа гэсэн. За тэгмүүд одоо эндээс ингээд харангууд энэ одоо Facebook нь болохоор яаж вэ? Бид нар нэгдүгээр дохио ингээд юм одоо ямарваа нэг юм сануулгын хүчин зүйл өгч юм. Тэр нь болохоор утасны notification тий. Тэрнээсээ дараа нь утсаа аваад ингээд хараад хийх нь маш амархан байна. Хийхэд амархан байна. Тэгээд дараа нь тэр юмөө хийгээд авчаа шагналах нь ингээд маш одоо бид нар тэндээс шууд юм шагнал авч байна. Тэгээд яг энэ одоо үйлдэлүүдийг ингэж давтснаар одоо бид нар нэг зуршил гэдэг юм бий болгож байгаа гэсэн үг. За тэгвэл энэ зуршил гэдэг юм бас бий болгохын тулд бид нар нэгдүгээр хүсэл байх хэрэгтэй гэсэн үг. Тэнгүүд энэ хүсэл гэдэг юм чинь байж энэ одоо зуршил чинь бий болж байгаа. Жишээлбэл энэ утасны notification ирсэн ч гэсэн бид нар юм хин ирснийг ямар ч харах сонирхолгүй энэ үйлдэлүүд давтагдахгүй шүү дээ тий. Тэрнтэй адилхан бас бид нар яг юу хүсээд ингээ утсаа ингээд шууд нээгээд хараад юм гэдгийг одоо бид нар анзаарах хэрэгтэй гэсэн. Тэн дээр жишээлбэл заримдаа бид нар зүгээр утсаа нэгээд ингээд нөө feed meet ч юм уу explore session дээр ингээд янз янз ингээд хараад тэгэл доош нэгээл дээшлэл ингээд юм хараад байдаг. Тэр чиг яагаад тэгж харж ирэнгүүт үндэ бид нар зүгээр юм харъя гэсэндээ биш бид нар үндэ өөдцөн байдаг ч юм уу. Эсвэл шинэ юм сурмаар байдаг ч юм уу. Эсвэл нэг хүмүүстэй одоо ярмаар байдаг ч юм уу. Тиймэрхүү асуудал байдаг. Тэнгүүд трийг одоо яг өөр яаж ингэж хангах вэ гэмүүд бид нар зүгээр шинэ юм сурмаар байвал шинэ хоббинууд юу вэ трийг мэдж аваад трийг өөрсдөө биеэрээ хийдэг ч юм уу. Эсвэл найзууд руугаа зүгээр уцаар залгадаг ч юм уу. Тэгжиж тэр энэ хүсэл гэдэг юм аа хангах гэсэн. Тэгэхгүй болохоор энэ юм хизээж хангахдахгүй байгаад байнгут энэ утасны сигнал буюу давтамжийг хизээж дуустдаг. Тэгэд энэ юм хичнээн юм юмнуудыг бид нар хийлээгээд хамгийн гол нь бидний хүсэж байгаа юм биш болохоор тэдэнд бид нар хизээж тэг үндэ тийм сэтгэл ханамж авдаггүй гэсэн үг. За тэгвэл одоо бид нар яг тэгвэл энэ системийг нь ашиглаад бид нар тэгвэл бас зуршлыг байхгүй болгож болно. Бас зөрүүлээд шинээр зуршил одоо бий болгож болно гэсэн үг. За тэгвэл эдний систем нь болохоор энэ дохио болон одоо сануулгах хүчин зүйл нэгдүгээр байгаад шүү дээ тийм ээ. За тэгвэл бид нар за утас одоо ашиглахаа болоо би Instagram, Facebook-ээс холдъё гэд бид нар тийм хүсэлтэй байвал нэгдүгээр бидний хүсэл нь за энэс би татгалзмаар байна гэдэг тийм хүсэж байгаа гэсэн өөрөө. Тэгвэл хоёрдугаар энэ дохио гэдэг юм байхгүй болгоно гэсэн. За тэгвэл за нэг энийг нэг ингээд хонх гэж бодчих заяа. Ингээд хонх байх юм бол тэр хонх буюу ингээд энэ дохиог нь одоо notification-ыг нэгдүгээр дунтааж болж байна. Энэ одоо бид нар энэ cycle буюу энэ одоо энэ тойрог замаас л одоо гарах гэдэг шүү дээ. Тэр нөө зуршлыг байхгүй болгох юм бол тэгхийн бол энийг одоо аль нэг талд нь бид нэр эвдэж байж ч одоо тэр энэ cycle чинь одоо эвдэрнэ гэсэн үг.
Тэнгүүд энэ бидний дохиог нь байхгүй болгочих болж байгаа. Тэнгүүд хийхэд амархан одоо байдаг юм чинь тэгвэл бид нар хийхэд хэцүү болгож болж байна. За тэнгүүд бид нар байнгын л уцаа ингээд өөртөө гартаа ингээд барай авч байгаа. Тэгвэл яаж энийг хийхэд хэцүү болох вэ гингүүд бид нар нэгдүгээр тэр нөгөө юунаас одоо аккаунтнаасаа гарчиж байгаа юм. Аккаунтнаасаа гараад тэгэнгүүтээ тэр утсан дахь аппликейшнийг устгарч болж байгаа. Тэнгүүд дараа хичнээн бид нар дараа энэ дохион байхгүй болсон. Тэгээд одоо хийгээд дараа бид нар Instagram-аа шалгая ингээд өөдцөө үедээ Instagram шалгая юм ингээ хүмүүс рүү бичиж гэхэд бид нар Apple Store ч юм уу Google Store руугаа ороод тэгээд энийгээ татсныгаа дараа уцаа татчих яахыг хүлээгээд дараа нь тэрэн дээр буцааж нөгөө нэг нэрээ оруулаад пассворд оруулна. Бөө ажил болж байгаа. Тэнгүүд энийг бид нар хийхэд хэцүү болгож байгаа гэсэн үг. Тэгээд сүүлд нь нөгөө нэг энэ шагнал аваад байгаа юм энэ допамин гэдэг байгаа бидний шагнал авч байгаа тийм. Тэгвэл тэр урамшуулал аваад шагнал аваад байгаа юм бид нар байхгүй болох хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл утсан дээр бол мэдээж тэр бол үнэхээр хэцүү. Яагаад гэвэл эдгээр чинь ингээд бүр ингээд одоо тэр machine learning algorithm ч юм уу тэр өөрсдийнхөө юугаар ингээд бидэд бүр ингээд хамгийн дуртай гэсэн бидний хамгийн таалагддаг хүний одоо яг юу хүсэж байгаа сунж байгаа бүх юмыг ингэж харуулад байдаг учраас энийг бол байхгүй болох хэцүү байдаг. Тэнгүүд бид нэр утсан мутс ч юм уу иймэрхүү асуудлаас гарыг гэж бодож байвал энэ дохиогоо байхгүй болгоод хийхэд хэцүү болох хэрэгтэй гэсэн. За тэнгүүд яг энэ одоо системийг нь ашиглаад бид нар зөрүүлээд тэгвэл яаж зөв зуршлыг өөрсдөө амьдралд нэвтрэн оруулах вэ? За тэнгүүд одоо би жишээлбэл дасгал хийгээд одоо жишээл гой биетэй болоод ингээд урт удаан хугацаанд амьдардаг тийм хүн болъё гэж бодъё л тоо. Тэнгүүд одоо энэ жижигхэн залуу гарч ийн ингээд булчинтай. Тэнгүүд энэ одоо миний нөгөө хүсэл болчихж байгаа. За би ингээд ийм дасгал хийгээд ингээд гой биетэй хүн болно гэсэн ийм хүсэл ингээд би анханасаа яг ийм л юм хүсэж ийн гэдээ босч байгаа шүү дээ. За тэнгүүдээ тэгвэл миний дохио юу байх вэ? За тэнгүүд манай нөгөө дохио нь болохоор энэ дээр болохоор шууд энэ утас шиг тийм ингээд дүнгээл одоо ширүүлэг дуурдаг ч юм уу тийм дохио хэцүү шүү дээ тий. За тэнгүүд одоо бидний одоо ихэнх хүмүүс одоо өглөө 8-аас ч юм уу 7:39-өөс босоод ингээд ажилдаа явдаг, сургуультай явдаг тийм ажилтай байгаа. Тэнгүүд за ингээд 7-оос 6-гийн хооронд ингээд за өглөөний 8-аас 6 цагийн хооронд бид нар ингээд ямар ч завгүй байгаа тийм. Тэгэхдээ энэний одоо нэг давуу тал нь бид нар өдөр болгон хийж байгаа гэсэн үг. Тэнгүүд бид чинь өдөр болгон нэг хийж байгаа энэ зуршил гэдэг чинь энэ чинь болохоор нэг одоо зөв зуршил болчихж байгаа. Бид нар тэгэхээр өдөр болгон хийж байгаа нэг зуршил дээрээ нэмээд өөр олон ингээд зөв зуршлуудыг ингээд нэмээд ээж болно гэсэн үг. Тэнгүүд энийхээ өмнө бид нар ч бас шүдээ угааж байгаа тий, ороо урааж байгаа, шүдээ урааж байгаа. Тэгэх юм бол бид нар өглөө босоод хамгийн түрүүнд одоо нүүр гараа угаадаг бол яг тэрнийхээ дараа дахиад нэг өөр шинэ зуршил нэмэх боломжтой гэсэн. За тэнгүүд миний хувьд би ингээд ажиллаад тараад би жимд явдаг. Тэнгүүд ажил тарсан гэсэн одоо тэр дохио нь болохоор миний хувьд одоо сануулгах тэр хүчин зүйл болж байгаа гэсэн. Тэнгүүд ажил тарангууд би ажил тарах. За ажил тарах гэдэг нь миний хувьд дохио болчихж байгаа гэсэн. Зарим хүмүүс бол өглөө босох гэдэг нь дохио мэнэ гэж болно шүү дээ. Тэр босонгуудаа шууд юм явдаг ч юм уу. За тэгээ бидний хүсэл нь болохоор ийм биетэй ийм хүн болох. За тэгээд за би нэг ажил тарах гэж бодчих. Энийг 6 PM. Тэгэнгүүт чинь 6-аас 8-ийн хооронд жимд явна. Тэгээд эндээс өглөө 8-аас 6-гийн хооронд ажиллаа юм тий. За ийм ингээд болчлоо. Тэгэнгүүт одоо яаж юм гэхээр одоо бид нар энийг хийхэд амархан болох хэрэгтэй гэсэн. Ажил тараад жимд явхад бид нар мэдээж ядарсан байгаа. Өдөржингөө ажилласан толгой бүр ингээд бүр ингээд нэлийн ядарсан байж байгаа шүү дээ. Стрессцсэн байгаа, ядарсан байж байгаа. Тэгэхэд бол ингээд юун жимд явах, хурдан гэртээ очиод амраад ингээд сайхан цай уугаа идээд ингээд амрыг гэсэн их хүмүүс тэгж боддог. Тэнгүүд бид нар энийг хийхэд амархан болгох хэрэгтэй гэсэн. Тэнгүүд яаж хийгээд амархан болох вэ? Нэгдүгээр бид нар тэр жим айгу ойрхон болгож болж байна тий.
жим нойрхон байж болж юм. За тэгэнгүүтээ одоо бид нэг ядарсан байл очоод зүгээр л очоод тэр жимнийхэн хүмүүс сайн байна уу гэд хэлчихье гээд бодож болж байна. Эсвэл очоод зүгээр очингуудаа зүгээр нэг 5 минут алхах чи, эсвэл зүгээр нэг сонголт хийчи, эсвэл нэг аргуудаа сунаачи гэд. Тэгээд хамгийн гол нь бид нар тэрийг шоу буюу энэ ч нэг байнгын одоо очиж тэр үйлдэл хийх хэрэгтэй гэсэн. Яг энэ ч нэг бие махбодороо очоод тэгжиж бид нар тэр тархинд холбоос гэдэг юм уу хүчтэй болно гэсэн. За тэгээд энийг хийхэд амархан болгочихлоо, ойрхон болгож юм, дасгалаа амархан болгож юм. За дасгалаа амархан болгож юм. За тэгээд ингээд хийгээд амархан болоод дасгал нь амархан болцсны дараа бид нар нөгөө нэг шагнал гэдэг юм чинь нэрж байгаа шүү дээ, Тэгвэл шагнал нь юу байх вэ гэд. Эхэндээ бид нэр шинэ юм сурж байхад шагнал ингээд тэр хийж байгаа юмнаас бид нар ингээд аюу уран зориг ч гоё юм авах тийм мэдрэмж нь аюу бага байдаг. Тэнгүү бид нар одоо өөр гадны одоо юм шагналыг одоо өөрсдөө гэсэн. Тэнгүү за би ингээд өнөөдөр би татгалдаа ингээд явцсан байх юм бол би өөрийгөө урамшуулад гоё одоо шоколад идэх ч юм уу, эсвэл нэг гоё өөртөө гоё хоол авч өгөн ч юм уу, эсвэл би гэртээ очоод нэг дуртай дуугаа сонсно, дуртай киногоо үзэх ч юм уу. Нэг тийм ингээд тийм шагналын систем ихтэй байж байгаа гэсэн. За тэгмүү дараа нь яаж ингэвэл би энэ дасгал хийх болгоны дараа би ийм шагнал аваад ингээд тархицны холбоотой болчихтой тий. Тэгмүү дараа нь тэр шагналаа авахын тулд тархиц нь ингээд дасгалаа хий гэдэг ийм юм болоод гэсэн. Тэгээ бид нар энийг айгүй удаан хугацааны турш хийсэн дараа сүүлдээ дасгал хийх гэдэг чинь өөрсдөө чинь айгүй гоё мэдрэмж бий мах чинь нөгөөд тэгээд энэ чинь дасгал хийн гэдэг чинь өөрөө энэ урамшуулсан болж ирэнгүүт дараа бид нар ингээд ямар ч тийм өөр гадны юм одоо юм байхгүйгээр зүгээр л шууд ажиллаа тараал цүнхөөрөө л ингээд ажилдаа ингээд ажилдаа жим рүү ингээд тийм явдаг тийм туршлагатай бий болчихж байгаа гэсэн. За тэгээд бид нар ингээд түрний хэлсэн шиг одоо ингээд нэг сайн туршлагаас бид нар ингээд нэмээд ингээд олон ингээд зөв туршлагуудыг ингээд нэмээд ингээд яваад авах боломжтой гэсэн. Тэгвэл дараа нь 8 цагт ингээд дасгалаа хийсэн бол гэртээ очоод нүүр гараагаад ч юм уу юм бэлдээд за ясаа юм уу 10 цаг болно тий. Тэгээ 10 цаг боллоо гэртээ ирлээ тэр юмнуудаа хийлээ яг унтах бэлтгэлийн хооронд одоо дахиад нэг цаг гарлаа гэж бодоо тэр хоорондоо ном уншдаг ч юм уу. Тэгээд ингэж ч юм уу бид нар ингээд тэр бүх бидний тэр өдөр хийх ёстой юмуд ингээд араасаа юм дараалттай болчихж байгаа гэсэн. Тэгээд бид нар ингээд өдрөө айгүй үр бүтээлтэйгээр өнгөрөөж чадна гэсэн. За тэгээд эцэст нь ихэд би энэ нөгөө талынхаа самбар дээр юм бичсэн байна. За эцэст нь ихэд тэгэхээр туршил суулгахын тулд бид нар нэгдүгээр тэрийг хүсэх хэрэгтэй. Яг юу хүсэж байна? Юу хиймээр байна те? Тэрийг бид нар толгойдоо маш удаан бодох хэрэгтэй. Бид нар тэрийг хийж ийн гэж төсөөлөх хэрэгтэй. Бид нар бие махбодоор хийх хэрэгтэй. Тэгжиж бид нар тархины холбоос гэдэг юм хүчтэй болгож энэ юмнууд ч амархан болно. За тэмүүдэд дараа нь дохиогоо тодорхой болгох. Тэмүүд түрүүний миний хэлсэн шиг одоо нэг ажил тарах гэдэг нь тодорхой байж болно. Эсвэл одоо аюул хэм амжилттай хүмүүс чинь өглөөнийх нь рутин аягүй чухал байдаг шүү дээ. Өглөө босоод тэтгэн жоохон дасгал хийдэг ч юм уу, өглөө босоод кофегоо уудаг. Тэнгүүд яадгүй бид нар өдрөө бас ингээд 2 юм уу 3 хувааж болдог. Тэнгүүд өглөөний рутин ингээд зөв явцсан бол өдрөө оройныхоо рутиныг зөв одоо аваа авчдаг ч юм уу те. За эсвэл ингээд өдрөө хуваачингууд өдөр орой гэж бид ингээд өдрөө 3 хуваачлаа гэж бодъё л те. Тэгвэл өглөөний рутин буруу явсан ч гэсэн өдрийн рутин байж ангууд оройныхоо рутиныг бид ингээд тус нь ингээд рутинуудыг ингээд хийгээд салгаад хийж бас болж байгаа гэсэн. Тэгэхгүй болохоор заримдаа бид нар зөвхөн нэг рутинтэй болохоор тэр нь алдагдчихлаа. Бусад бүх өдөр ингээд өдрийн юмнууд алдагдах гэдэг учраас ингээд бас өдрөө хуваагаад ингээд хэсэг болгочихвол бас амар байдаг. За тэгэнгүүт дохиогоо тодорхой болгох тийм. Тэгэхээр туршлыг суулгахын тулд нэгдүгээр бид нар хүсэх хэрэгтэй, хоёрдоо дохиогоо тодорхой болгох хэрэгтэй, гуравдаа үйлдэлийг амархан болгох хэрэгтэй. Тэнгүүд бид нар хэрвээ ном уншиж сурмаар байвал за нэг код уншичи, нэг үг цээжилчи, эсвэл 5 минут дасгал хийчи, эсвэл зүгээр очиод хүмүүстэй сайн уу гэж хэлчихье тийм. Тэнгүүдээ хамгийн эцэст нь шагнал өөрийгөө ямарваа нэг юмд урамшуулах хэрэгтэй. Бид нар өөртөө гоё үг хэлэх хэрэгтэй. Өөрийгөө юу яаж бид нар урамшдгийг тэрийгээр өөрсдөө урамшуулж
энэ юм чинь ингээ олон дахин давтагдсан дараа зуршил болно гэсэн үг. За тэгээд зуршлыг хэрвээ мартах юм бол бид нэгдүгээр татгалзах хэрэгтэй тийм. Би энийг одоо хийх хүсэхгүй байна. Би одоо тамхи татахыг хүсэхгүй байна. Эсвэл би энэ утсаа дахиж оруулахыг хүсэхгүй байна тийм. Тэр юмнуудаа бид татгалзаад дараа нь дохиогоо алгах. Дохио алгал болгонгууд одоо юу гэдэг юм. Өөц үедээ би утсаа авахынхаа оронд би зүгээр гадаа гарч алхахдаг ч юм уу. Эсвэл өөц үедээ би найз руугаа залгадаг. Тийм өөр тиймэрхүү тохиолдол болсон. Тэнгүүдээ дараа нь үйлдэл хэцүү болох тийм. Хэрвээ би түрүүний хэлсэн шиг одоо хэрвээ би энэ сошиал медиа ашигламааргүй л ингээд бүр устгаад ингээд байхгүй болгоод ингээд тэнгүүдээ нэг бүр уцаас ингээд блоклдог апнууд татаж аваад тэгээд суралцж болж юм. Хэрвээ би тамхи татмааргүй байх юм бол тэр тамхиа хаяад тэгээд ингээд дэлгүрмэл хүрээсээ бүр ингээд холтой бид заавал алхаад биеэрээ ингээд явдаг ч юм. Тиймэрхүү юмтэй болонгуудаа дараа нь тэр хамгийн эцэст нь тэр шийтгэл гэж байгаа тийм. Тэнгүүд хэрвээ би одоо энэ өөрийнхөө хэлсэн хүрээгүй бол яаж би өөрийнхөө шийдэх вэ? Хэрвээ бид нар өөртөө шийдэж чадахгүй бол бид нар найзууд ч юм уу одоо гэр бүлийнхээ хин нэгэнтэй болсон гэж нэг тохиролцоод за би хэрвээ одоо би миний зорилго ийм байна. Хэрвээ би энэ хийхгүй бол би өөрт чинь тэдэн дөрөв өгье ч юм уу. Эсвэл чи манайгаа ингэж шийдэхэрэг юм тэгж бас ингээд ярьж болж байгаамаа. Бас энтэйгээ адилхан энэ шагнал дээр хэрвээ бид нар энэ зуршлаас өөр хин нэгэнтэй өөр хүмүүстээс ингээд хатарч игээд цуг ингээд хийхлээрээ бид нараас тэр юмыг ингээд хийх магадлал нь илүү өндөр байдаг гэсэн. За тэгвэл одоо хамгийн сүүлд нь энэ зуршлыг бий болгоход хэр удаан одоо хэр их цаг шаарддаг вэ? За тэгвэл хэр их цаг одоо хэр удаан бид нар энийг хийж байж энэ нарыг зуршлаач бидний амьдралд ирэх вэ? Гингүүд зуршил нь болохоор ойролцоогоор 21 өдөр болж ч одоо энэ эхний одоо нэг айгүй хэцүү байдаг шүү дээ. Ингээд бид нар ингээд юм их юм яа за одоо ингээд би ядраад байна. Ингээд өсөөд байна ч юм уу өсөлтөд нэр ямар ч тэнхэл алга өнөөдөр болчих гэл ингээд бид нар тархин ингээд амар юм шалтгаан тооцоол гэдэг те яах юм бэ ихэхгүй шүү дээ. Ингээд л да ингээд бид нар өөр хийх юм байгаа эсвэл маргааш шийдчих ч юм уу. Энэ шалтгаан тооц тэнгууд энэ шалтгаан тооц болгон ч бас бид нар тархины холбоос гэдэг юм чинь бас үүсгэж байдаг учраас энийг аль болох хийхгүй. Тэгээ шууд ингээд нөгөө нэг одоо тэр гүрийгээд одоо тэр 21 өдрийг бид нар яг өөртөө сайн хэлцаад ингээд эхний 21 өдөр явах хэрэгтэй. Тэнгүүд тэр эхний 21 өдөр чи яг л одоо энэ ингээд бий байжлаа гэж бодоход энэ ингээд энэ болохоор энийг жижигхэн ханаг явуулж шалтгааны ханаг явуулчих заяа. Тэнгүүд бид нар энийг ингээд давах болгондоо ингээд жижиг ингээд энэ ханаасаа ингээд жижиг хэсэг ингээд байхгүй болгодог гэж бодъё шүү дээ. Тэнгүүд бид нар нэг 21 удаа ингэж давах шаардлагатай гэсэн. 21 удаа давж дараа нь бид нар ингэж тарих янз янзын шалтгаан тавьчихгоо. За энэ ингэж угаасаа янз янзын хэлсэн хэлээгүй хийдэг юм чинь зүгээр хийгээл. Тэгэл бид нар энийг ингэж давсараад тэгэд ойролцоогоор 21 өдрийн дараа энэ одоо энэ янз бүрийн шалтгаан тооцсон байхгүй болоод тэгээ ойролцоогоор 66 өдрийн дунджаа шүү. Гэхдээ 66 өдрийн дараа бид нар ингээд энэ бүр ингээд зуршлаа болчихдог гэсэн. Тэгвэл бид нар сүүлдээ тэрийг бодох шаардлагагүй. Тэгэл ажил талаа шууд юм явдаг. Тийм ингэж одоо зуршлаа болж байгаа. Гэхдээ 66 өдөр нь бол дундаж хугацаа. Тэгээ зарим хүмүүс бол 30 40 өдрийн дотор болдог бол зарим нь бүр 100 190 240 байж болж тэгжиж тэр зуршлуудаа суулгах. Тэгвэл дунджаар ойролцоогоор 66 өдөр байдаг. За тэгээд одоо эцэст нь хэлэхэд ерөөд энэ бол ингээд дүгнэлтэн тэгээд нэмж хэлэхэд болохоор бид нар одоо энэ шалтгаан болоод байгаа энэ ингээд бидний тархин дотор ингээд аягүй их юм янз янзын диалог яваад идэг. Энэ болохоор бидрийг одоо өөрсдийнхөө эмоцийг бас хэрхэн одоо удирдахтай аягүй шууд холбоотой байдаг. Тэнгүүд энэ дараагийн видеод би хэрхэн стрессээ менеж хийж энэ одоо өөрийнхөө эмоцийг одоо маш сайн удирдах сурах вэ гэдэг талаар видео хийя. За баярлалаа.